satellite scan. Satellite coming down in 3, 2, 1. Ийм нэгэн аялал нэвтрүүлгийн ээлжид нэгэн аялал та бүхэнд хүрч байна. Одоогоос 300-ны тэртээ буюу 17 дугаар зууны эцэс эхлэн халахын Сэцэн хаан аймаг 25 хошуутай 200 гаруй жил байсан бөгөөд 1923 онд Сэцэн хаан аймгийн чуулганаар Хан Хинтийн уулын аймгийг байгуулсан байна. Хан Хинтийн уулын аймгаас 1930 онд Дорнод аймгийг, 1942 онд Сүхбаатар аймгийг байгуулснаар өнөөгийн Хинтийн аймаг төвхнөн хөгжиж ирсэн түүхтэй. Энэ удаад манай аялагчид Хинтийн аймгаар аялах болно. Манай хоёр аялагч мянганы сууд хүн Их эзэн Чингис хааны өлгийн нутаг төдийгүй Монголын түүхийн улбаа болсон энэхүү түүхэн газраар хэрхэн сонирхолтой адал явдлын мөрөөр аялахыг та бүхэн сонирхоорой. За ингээд олон юм нуршилгүйгээр нэвтрүүлгээ эхлүүлцгээе. Манай хоёр аялагч ийхүү замдаа гарлаа. Тэдний замд олон сонирхолтой зүйлүүд тааралдах болно. Юу вэ гэж юу? Одоохондоо тэр нууцаа хэлж болохгүй. Олон саад бэрхшээл байгалийн сорилтууд таарвал өмнөх аяллаасаа багч болов туршлагаж байлгүй дээ. Хичээгээрээ залуусаа. За нэвтрүүлгийн маань бүхэн үргэлжлэн хурж байна. Бид нар хотоос гараад хэдэн километрийн зайтай урах нараа ороод гэж байгаа. Сүүшнээ баригдсан. Тэгэхээр урах нараа хороолоос дээшээ жоохон хитгэн уулынхаа нэг жоохон амраа орчод ийм хэн зүйлээ тааралдлаа. Та нар харуулъя. Миний хараа. Энэ аяг тэр чигээр ерөөдөө модыг ингэж тариа. Яаж байгаа? Ямар учиртай юм хүмүүс ингэ яагаад ингэ тариад байгаа сонирн байна. Бид нар байгалаа хэрхэн хамгаалах вэ, тийм ээ? Энэ байгальдаа Монгол хүн хэрхэн дасан зогсож чадах вэ? Хээр яаж амьдарч чадахыг нь харуулах гэдэг. Гэтэл байгалаа хамгаалах явж байгаа зам зурд ингэ байгалыг ингэж сүнөөж байгаа хүмүүсийн буруутай үйлдэлд хараа зогсож байна. Сэтгэл шимшрээл. Яахлаараа заавал ингэж модууд ингэж тайр тусдаг байна нэрээ. Нөөлөс сурч. Нэгтэй ороогүй. Энэ мод ч өгнө. Урах гэж өгнө 100-200 жил болдог гэж би сонсч байсан байхгүй. 100-200 жил урах гэж энэ зовн байж том болох гэж тэр хэдэн зуун жил ургадаг модыг чинь нэг өдрийн төргөл бүгдийг нь тайраа ячаарч бид нар ямар юм дээр амьдарч ямар агаар ажиллах гэж байгаа. Мод байхгүй агаар байхгүй шүү дээ. Ус байхгүй шүү дээ. Тэг яах гэж нэг хүмүүс ингэж тайрдгийг би сайн мэдэхгүй байна. Өөртөө өнөө маргааш амьдралыг бодож л нэрийг тайрдаг байх. Харамсалтай. За эндээс бүгд хөдлөө тэгээд аян зам мөрөглүүлээ да. За зөө. Ногоон байгаль ногоон ирээдүг ийм нэгэн аяллаа залуус маань та бүхэндээ уриалж байгаа юм шүү. Манай аялагчдын хамгийн ихний зогсох цэг бол Улаанбаатар хотоос 60 км дорших Тэрэлжийн хөндөө юм. Энэхүү Тэрэлжийн хөндөд Монголын төр улсын хувь заяатай холбоотой томоохон тулалдаан болсон түүхт нутаг үлээ. За тэгэхээр бид нар хотоос хөдлөө 40-50 км-ийг тулаад байна. Нэвтрүүлгээ бид эндээс эхлүүлж байгаа. Дээрээс нь би нэвтрүүлгийн зорилгыг та бүхэнд эхлээд нэвтрүүлгийнхын ихэнд бас хэлчихье. Бидний нэвтрүүлгийн зорилго бол ерөөдөө Монгол эрчүүд маань тийм ээ хөдөө хээр яаж хэрхэн тасцаж зогсож амьдрахын дээрээс нь байгалийн сорилтуудыг хэрхэн даван болгохын сонирхолтой хэвээр та бүхэнд үзүүлэхэд зорих болно. Нэвтрүүлгээ бид нар Тэрэлжийн хөндөөс эхэлж байна. Яагаад Тэрэлжийн хөндөөс эхэлж байгаа юм бэ гэвэл түүхэн дурсад газруудаас өдөр явах болно. Тэгэхээр энэ эхлэл болгож эндээс эхэлж байгаа. Манай хөдөө нутгийн эдгчд маань Тэрэлжийн хөндийг мэдхгүй байж магадгүй. Тэр та тайлбарлаж өгье. Тэрэлжийн энэ хөндий туулгуудын энэ хөндий одоогор бол энэ наалаахан цаатад байгаа зүүн мод Эмэлт гэдэг газар бол 1696 оны 5 сарын 13-ны өглөөний үдээс өмнө хонь цагт бол энэ галдан бошигт бол хаан Инкамглан хааны цэрэгтэй бол шийдвэрлэх тулдаанд орсон. Гурван талаас нь бүслээд өөрийнхөө гүн рүү орж ирээд ингээд бүслээд тэгээд нөгөөх дугтах замуудын хаагаад нөгөө энэ Тэрэлжийн уул талыг нийлж авчихад тэгээд их хүүгээр
одоо нийлээд хүчтэй тулалдаан болсон. А галдан ч тэнд бол мөчөг өгөөгүй бас минь одоо хүчтэй тулалдаа тэгсэн чинь манжин цэргүүд бол одоо энэ чинь цөөхөлөө мөртлөө ер нь ямар аюултай тулалдаж яана гэж сэтгэл зүхрээр нийлээд бас цуцсан. Анаа хатангийн товчхон дүгнэж хэлэх юм бол ерөөсөө тэр мантга хатантай зэрэгжүүлэн үзэж болох юм. Эх орон Монголынхаа эх орон тусгаар төгөллөө амь хайрладаг тэмцэж явсан ийм баатарлаг зүгээртэй хатан гэж ингэж хэлж болно. Ямар сайхан сүрлэг хөшөө вэ? Аргагүй л туурагт Монголыг тонн дотроо нэгтгсэн авууга их Чингис хааныхаа байгуулсан гавьяаг дурсаад дуулаад баршгүй юм да. Дадай Монгол улсын Чингис хаан. За тэгэхээр бидний зам тааралдаж дараа нэг түүх дурсгалын газар бол Цонжин болдог хөшөөгөө Чингис хааны их эзэн богдод Чингис хааны хөшөөгөө. Тэгэхээр энэ одоо ямар утга учиртай газар юм бэ гэдгийг тайлбарлаж өгье. Тэгэхээр манай монголчууд маань нэрээр үсгээр ахуулаад одоо альва нэгэн газар улсыг одоо янз бүрийн түүхэн зүйл ч юм уу альва нэгэн зүйлээс олбаалан нэрлэдэг байсан. Энэ газрын хувьд болох юм бол одоо Чингис хаан дайлан морч буцаж замдаа энэ газар энэ хөндийд одоо алтан ташуур болсон юм байлээ. Тэр утгаараа энэ газрыг одоо алтан ташуурын хөндий гэж нэрлэдэг. Тэгээ дээрээс нь одоо манай их эзэн богдод Чингис хаан түүний одоо сүндэрлэг томоохон хөшөө байгааг тав хүн харж байгаа хаа. Тэгэхээр энэ болохоор гадаадын болон дотоодын олон жуулчдаас ирж зураг хүргээ татуулж дотгошоо оршуулж янз бүрийн зүйлүүдэд танилцдаг юм байна. Энэ зүйлтэй бас таарлаж байгаа. Одоо бүгдээ аялал өргөжлүүд тав хүнд өргөж бодож байна. Манай хөтлөгч их хааныхаа хөшөөг нэг сайн ширтий гэж бодсон болол та. Их л нухацтай хараад байх чинь. Магадгүй бигзээ маань сэтгэлдээ агуу их Чингис хаан шиг болохыг мөрөөдөж байгаа юм байлгүй дээ. За төлөв. Ийм хэмжээний хорон хэмжээд байна. Хөөе. Алгандаа багтаахнуудаа. Ойртод очивол арайч алганд чинь багтах биш, харин чи өөрөө алганд нь багтана шүү. Манай ажлынхаа бид нар одоо авчиж байгаа одоохондоо бид нар одоо хаана явж байгаа юм бүү мэд. Тэгээд Цонжин болдгийн яг урд талд нэг юм хөшөө байна. Энийг юм Ануу хатан ч юм уу тий. Энэ Ануу хат юм уу бүртүр чи юм уу алангой юм уу бүү мэд. Ямар ч Цонжин болдог Чингис хааны хөшөөнөөс урд талд нэг юм эмхтөний хөшөө байдаг юм байна. Шинэ хөшөө барьж байгаа юм байна. Тэгээд ямар ч л Цонжин болдог ирж үзэж байгаа хүмүүс бас энэ хөшөөн дээр ирээд бас үзээрэй тий. Харин тий. Бас гоё л их том хөшөө байна бас. Их яг хэний хөшөө гэдэг юм байна л та. Нууц. Нууц. Яг энэ чиг хэнийг галдан бошигтын тэр те хитгэн цөөхөн зэрэгтэй одоо манжаа хаан түрүүн би тулцаг хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг эмхтэй хүний хатан зоргоор анаа хатан ч одоо галдан бошигтыг одоо цэцгүүлж те тэр цэргүүд унаас гараж оргуулсан тийм эмхтэй хүн л те. Тэгэхээр энэ Монголын үеийн эмхтэйчүүд өргөдөө тийм хатан ухаантай те. Тийм учраас л бодвол тэрэнд л зориулж юм хөшөө болсон байлгүй дээ. Тийм үү? Тийм л. За ямар ч л байсан манай айл үргэлжилж байна. За дуусгая. Энэ урд хэрэм байгаа гэдэг юм. Цагаан хэрэм. Цагаан хэрэм ч одоо уршаа бэж нүрэл баймир энд яхаа цагаан хэрэм байгаа. Бүгдраач үзье. Ямар утгатай. Арай ирээд цагаан хэрэм байх юм бол нэр хөл тавьд үзчихлээ тэхүү. Бидний үзэх гэж байгаа цагаан хэрмийн маань наана Монгол айл өвлжиж байна шүү дээ. Ёстой л нүүдэлчин ард, суурин ардын ялгааг энэ хан заагалж байсны тод жишээ энэ юм биш үү? Авч байгаа юм уу? Авч байгаа. Нөгөө бидний одоо нөгөө манай аялмаа жоохон замаас гажаад энэ бэжнүүд ирлээ. Бээжингийн цагаан хэремжүүд энэ шүү дээ. Юу гинэ? Цаа манай бэгзээ чи ёстой сайхан бурлаа да. За одоо ингэж. Та нар чинь хөхнөөрлөө зорж яваа болохоос хаа холын цагаан хэрмийг зориагүй л байл та. Дараа боддоор нь харах завшин олдох байлгүй дээ. Юу вэ? Батарей юм бэ? Энэ цагаан хэремжүүд манай эртний өмнөх бүр хэдэн мянган зуун жилийн өмнө одоо тэр хятад
урдлын нэг бүдүүлээ нэг юм нүүдэлчтэй байдаг. Тэднээс одоо айж барьсан юмаа гэж түүхэнд байт юм билээ. Хараа. Игээл цагаан армиг эзлээл дайраад ороод тэгэл тэрээс ятиг эзсэн шүү дээ монголчууд. Ятиг эзсэн шүү дээ. Энэ цагаан армич одоо монголчуудаас манай өвгд эзэс айж барьсан гэдэг байгаа шүү дээ. Дэлхийн хамгийн нэг болох хятад цагаан аринд гараад ирлээ. За энэ нөгөө гэрээдээс хятад автар цагаан ари бол биш ээ. Энэ бол ерөөдөө манай Монголд BBC телевизийн ирж Чингис хаан киног одоо бүтээсэн түнд төрөөч одоо хийгсэн юм цагаан ари байгаа юм. Зураг авчихжээ. За ингэж манай ажлын машин биднийг энэ хүртэл хөргөж өгч байгаа. Яг одоо бид нар баян даун дээр буу одоо замаа унах юм. Энэ хүртэл хөргөж өгөх гэсэн. Бой да. Машин ол. За бүгд. Бид нар хөргөжсөн баярлаа. Яа ажил дээр уулзъя тэгээд. За энэ тасаа. Ингээд л хэцүүхэн урт замын аялал маань жинхэнэ утгаараа эхэлж байгаа юм шүү дээ. Машин унаагүй одоо яандаа 2 минь. Хурдхан л унаа алдаас. Гэхдээ ядаж байхад одоо нар буух гэж байдаг. Зогсчих юм шүү дээ. Зогсооч. Багнаар орлоо. Тий. Багнаараас дайраад явчих. Та нар яаж явах вэ? Багнаар явах. Багнаар зогсохгүй шүү дээ. Зогсохгүй юм уу? Юу ч гэсэн суугаа өчтгөө. Өөрөөсөө би шууд л явах. Тийм үү. За тэгвэл тий. За баярлалаа. Заасан машин олчлоо шүү. Бүгдийг нь дайгдчих. Араа хаалга болчих. Йоо ашиггүй. За ашиггүй дээ. Ингэж нэг аяллаа үргэлжлүүлэх гэж. Цаашаа та хоёрыг олон сорилтууд хүлээж байгаа шүү. Залуусаа урагшаа. Ганц өдөө өргөөл ерөөсө унаа таарлцлаа. Сайн сэтгэлтэй хүмүүс таарлаад байна. Унаад суугаад өдөрөндөөс газар төгч. Эндээс багнаар тэнти явж тийш замд төгөл өдөрөөс буцчих. За танилцсан хөх юм билээ. Шижрүү одоо за бигцрүү сэтгүүлч. За танилцсан. Бигцрүү. Их юм шүү. Ханаа охин уу? Манай хүү юм уу? Бигцрүү. Охин гинэ. За болоороо бигзээ. Харвас хүү байхад чинь. За зуртаа гарнаа их баярыг. Би тэр гайхсан уу? гайхлаа яах гэсэн. Ерөөс ганцхан удаа гараа өргөлд суучлаа та ер юм шиг. Тэтэйш машин барыг олдохгүй бах таа гэж. Харин тий. Манай ажлынхаа юу яагаад Энэ үрдээ энэ хүрэж өгөөд. цааш ажиллагаа болсон. Цаашаага тэр явах уу яах уу гэж. Замын унаад явшлаасан дайгдээ гэж. Би тэр аялын төрөл хийж байгаа. Тэгээд дөргөөдөө энэ сонирхолтой тийм ээ. Одоо хээр одоо яаж амьдж болох нь уу? Яаж одоо аялж болох нь уу тийм ээ? Тэрийг харуулах зорилготой тийм аялын төрөл хийж байгаа. Хүү их мэ. Одоогор бид хотоос гараад 70 км-ийг туулаад байна. Өнөөдөртөө Багнуур дүрд хүрчих юм бол бидний эхний зорилго биелэх нь тэр. Үзэгч та бүхэн ч гэсэн бидэнтэй хамт байж сэтгэл зүрхээрээ дэмжээрэй. Би ч бас дэмжнэ. Бид нар одоо Багнуур орж нэг айлаар чондондоо. За ингэ бооч. За бид нар ингэж тэрс агаас л гараж хамт авчихсан баярлалаа хөө. За энэ зам чи үлдээд байх болтгоо. За баярлалаа хөө. Ирэх баярлалаа. Баяртай гэрэмнэ. За баяртай. Асан гараач. За. За баярлалаа хөө. Ястай баярлалаа. Биш харахгүй болчих. Тэр одоо харахгүй. Айл бараг чоны доо. Тэр Багнуур уурхаа. Одоо энэ Багнуур уурхаач араа. Манай хотын те иргэдийг одоо амар тайван одоо дулаахан ангид гол усж байгаа энэ уурхаа бол Багнуур уурхаа. Багнуур уурхаа нүүрсийг одоо түлж одоо дулааны станцд дөргөдөө өвлийн цагт одоо бидний одоо дулаахан байдаг гэж шүү дээ. Одоо шигэл зам гараад Багнуур алхая да. Тэр Багнуур харагдчих. Хотоос 130 км зайтай.
Уран зэрэглээ наадсан талд уурхайн хот цайвилзан байна. Уянга найргийн өлгий болсон ус нутганд сайхан байна гэсэн нэгэн найрагчийн хэдэн мөрд санаанд буулаа. Аргагүй л уурхай түшиглэн сүндэрлсэн энэ залуухан хотод манай аялагчид ирснээр эхний зорилгоо амжилттай биелүүлж чадлаа. Багнуур хотын гудамжаа дурсгал мөчүүдийн нүдээ юу да. Ууцаа Багнуур мэ. Багнуур мэ. Жага багнуур зүгөө. Оо, ха? Баярлаа. Ашгаахаа машин зогчлоо. Йой. Ой, өнөө азтай байна тий. Харин Антаа хямрээс тавьсан шүү дээ. Гохлаахгүй. За баярлаа. сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Саа урж өмсөө. Чөө. Отаа мотор шивж байна. Si je devais revoir la scène, bien sûr que j'aurais de la peine. Si je Уршаа н хар зүрхний хөхнөр шүү дээ. Тийшээ л явж байгаа хүмүүс л дээ. Тинтийг үзт юм уу? Тэр брэвийг хийдэг тэрээс үзт юм уу вэ гэж. Тэгээд хоос буяагаад ганцаараа. Нээлчээ. Явж байна да. Өдөр мөнгө авах шах. et la pluie sur mes joues nettoie les larmes que je баярлаа. Ингээд яваад тийш үү. Энэ бас асфальт бичигтэй биш. Уучлаг дүүрэг биш. Өө тийм биш те. Би багнуургоос өмнө сууд үзэлтэйгүй. Юу юм бэлээ? Одоо их зохиолч дашторч дашторч шүү дээ. Оо маань чи бүр харахуулаад алга бол. Харахуулаа да. Зааж хараа. Гэрэл их үү? Би зэвж байгаа ш. Их зохиолч дашторч насторч нүүрэнтэй хүндээ гүн галуутай гэдэг энэ газар мэндэлсэн байлээ. Хохмоо тайж буюу одоо энэ ядуу тайжийн гэрүүт дашторч гэдэг энэ гэрт мэндэлсэн байлээ. Тэгээ багнуур жиргөөдөө сүүлд байгуулагдсан 70-80 оны үед байгуулагдсан шин залуу хот. Уг нь хот гэж ярьдаг. Гэтэ яг нийслэлийн дүүргэлтэй. Тэгээд энэ ирчээд байна. Бүгдээрээ талбай авч үзэтгэв. Тэгээд талбай авч үзээ. Гудамжтайгаа гэлийг асаахгүй бах та. харин харахуулчлаа. Энэ бол Багнуур дүүрэг. Нийслэлийн Багнуур дүүрэг нь Улаанбаатар хотоос зүүн тийш 130 км-ийн зайд Хэрлэн голын сав газарт оршдог юм. Их зохиолч Дашторжийн нацаг дөржийн өлгийн нутаг болох Нүүрэнтэй хөндөд гүн галуутай нуур байрлах энэхүү байгалийн төмөн баялагтай нутагт 1980 онд уурхай түшиглэн болсон Багнуур дүүрэг өнөөдөр уул уурхай дэд бүтэц хөгжсөн соёл боловсрал, эрүүл мэнд, холбоо харилцаа, худалдаа үйлчилгээний томоохон төв болон хөгжижээ. Харин хар алт болсон нүүрсний уурхайн хувьд Багнуур хувьцаат компани нь анх 1978 онд албан ёсоор байгуулагдаж эзгүй зэлүүд байсан Нүүрэнтэй хөндийн нүүрсний орд газрыг түшиглэн Багнуурын уурхайн их бүтээн байгуулалтын ажил эхэлж байсан түүхтэй. Явсаар бид Багнуур дүүрдээ хурж ирээд байгаа. Тэгэхээр энд бол одоо их зохиолч Дашторжийн нацаг дөрж байгаа одоо нэг төрсэн газар гэсэн гэдэг энэ сэтгэл бол маш гоё сайхан байна. Их зохиолч яг л энэ нутгийг усыгаа харж тийм ээ. Яг л Монгодоо дуудаж энэхүү их байгалийнхаа одоо бодож тэр миний нутаг шиг төшөглөө бас бичээ байдгүй те. Тэгэд одоо бас орой болчлоо. Энэ нэг сайхан газрын талаар бас сав хүндээ мэдээлэл хүргэх болно. Одоо цаг 7 болж оройтсон байна. За бүгдээрээ орцын хоноглоод манай нэг хамаатныхын нуурд байдаг гэсэн хамаатны дооч хоноглоод өглөөр дүүрээр л бүгдээрээ хөх нуурлаа хөдөлцөө идэх үгүй. За тэгээд бүгдээрээ хоноглоод өглөө эрт нарны эртэд хөдлөе дөө. За ингээд цагаан уцаараа үзэх штэ. Та. Бас гүй ойлоо. Одоо иш л орч. Хон шүү. Энэ 620 гэсэн. 626 гэсэн. Энэ юм шүү. Нэг 7 8 энэ 7 дугаар хэрэгцсэн бас энэ 8 гэсэн энэ хэсэгцсэн бас энэ 6 ийш орсон доо. За бүгдээрээ тэгээд өглөөр туулцаж аяллаа цаашаа хөтлүүлье. Энэ цаг хамарч өнөөдөр бас ажил замд бас нэг ядарлаа. Ажиллаад хэлцээ. Тийм дээ. Өнөөдөржингөө хол замд ядарсан байлгүй. Эртхэн унтаж амарцгаа да. Маргааш биднийг урдхан аялал хүлээж байгаа шүү. Залуусаа сайхан амраарай.
Явсаа. Өтрүүдийг маань энд өргөжлөх гэж байна. Тархал ирээ тийм ээ. Ямар амар чимээ. Хаа.